Сайн байцгаана уу? Од өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монкондын брэнд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids эвэнтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од өндөр радио 107 83.3 хүс остолгооноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв химийн уйлах хүснэг дээрх жижиг дөрвөлжин хайрцагуудын ард атомын дугаар тэмдэглэгийг бид хардагч. За түүний ард одоо хүний ам бүхэл бүтэн нэг түүх өвчин шаналл эр зориг нуугдж байдаг тухай өнөөдөр ярилцах юм аа. Хүний амаар нэгдсэн элементүүдийн тухай. За яг одоо Хятад улсын Ланжу хотоос физикч бэлгүнтэйгээ холбогдоод байна. Сайн байна уу бэлгүнэ? Сайн байна уу. Өдрийн мэнд. За тий яг нэвтрүүлгийн нэр маань болохоор хүний амаар нэгдсэн элементүүд гэж байгаа тий. Яг бид нар нөгөө үйлдвэрлэх системийг харах юм бол тэр чинь нэг юм амьгууд өргөлжин юмнууд л байгаа шүү дээ. Тэгээд айгүй нөгөө чухал шинж мэдээллүүдийг бичсэн байдаг. Тэгэл тэрийг нь хараад цээжилдэг ч юм уу тиймэрхүү юм болж байгаа. Хоёулаа нөгөө өмнөх дугаар дээр чинь Менделеев яаж тэр үйлдвэрлэх системүүдийг нээсэн тухай ярилцсан тий. Юу болтсон тухай ярилцсан. Тэнд бас нэг юм хэлээгүй орхисон байсан. Тэр нь юу гэхээр Менделеев хамгийн анхны үйлдвэрлэх системийг хийсэн шүү дээ. Одоо ингэ нэг зүү төгөлхөн болоод учрын болоод тухайд Менделеевийн үйлдвэрлэх системүүдийг тухайд нэгдсэн бэцэн хэдхэн элементүүдээр ингэж хийсэн. За ингэж хийсэн өөрийнх нь нэг зорилго нь юу байсан бэ гэхээр манай хүн тэр элементүүдийн шин чанарууд байгаа шүү дээ. Атомын дугаар, валенсын электрон гэх мэт те. Тэр шин чанаруудын хүн болгонд цээждүүлэхгүй тулд тэгж яах хийсэн байгаа байхгүй. Тэр таблицыг би хараад тэрийг ингэ мэддэг болчдөг те. Тэгсэн чинь орчин үед нэг юм инээдтэй яриа байдیں۔ Тэр нь юу вэ гэхээр бид нар 10 жил сурж байгаа юмгууд тэр химийн үйлдвэрлэх системүүдийн цээжлүүлдэг те. Тэр атомын дугаар янз янзын юмнуудын цээжлүүлдэг. Уул нь бол манай Менделеев тэр янз янзын шин чанаруудын цээжлүүлэхийн эсрэг байсан байгаа. Хамгийн анхнд бол. Тэгээд иймэрхүү юм дээр бас юм янз янзын ингэ ярианууд байдаг л да. Одоо нөгөө нэгэн таблицаас харчиж болох юмыг би цээжлэх шаардлага байна уу гэдэг ярианууд байдаг тий. Тэр яг зарим хүмүүсийн хувьд бол цээжлэх нь зүгээр л баха. Нэг бодлын бас амар штэ тий. Шууд цээжнээсээ санаж байвал нөгөө бодлын энэ чи угаасаа л ингээд интернетээс ч юм эсвэл таблицаас харах юм цээжил цагаа урж яадаг гэдэг хүмүүс ч байдаг. Аль нэг нь бол юм зөв биш, зөв буруу гэсэн үг биш тий. Тухайн хүний өөрийнх нь сонголт тий. Цээжлэхгүй шийдэг. Тэгэхээр нэг юм сонирхолтой яриа байдаг. Тэгэхээр энэ элементүүдийн ард одоо ингээд өнөөдөр химийн үйлдвэрлэх систем бол 118 элементтэй байгаа бах. Яг 119, 120, 121-ийг аль биесээр сүлд оруулах уу ялла. Би бас яг сандгүй. Бараг оруулсан санагдаад байна. Бараг 121 болсон байж магадгүй. За тэгээд ер нь ураанаас хойш хүнд элементүүд бол ихэнх нь байгальд байдгүй элементүүд. Ихэнх нь байгальд байдгүй. Бид нар бол дандаа лабораторийн аргаар гаргаж авсан элементүүд байгаа. Дандаа лабораторид гаргаж авсан. За тэр лаборатори нь ямар лаборатори гэхээр ерөөсөө цөмийн хурцгуур тэгээ ямар нэгэн атомын цөмийг гаднаас нь нейтроноор бөмбөгдөх ч юм уу. Дандаа л ийм юм. Бүр жоохон бүдүүлгээр хэлэх юм бол нөгөө цөмийн бөмбөг байгаа шүү дээ. Хэрвээ манай сонсогч нар санаж байгаа бол нөгөө цөмийн бөмбөг яаж ажилдаг тухай нэг дугаар хийсэн шүү дээ хоёулаа ч тийм. Гэртээ хэрхэн цөмийн бөмбөг хийх вэ гэдэг юм дугаарууд байна. За тэрэн дээр цөмийн бөмбөг яаж ажиллажлаа? Голд нь уран эсвэл плутоны цөм байж байгаа тийм маш өндөр нэгттэй критик масандаа хүрэхэд ойрхон болцсон. Тэнгүүд хажуу талд нь нэг юм юу сум шиг юм байж байгаа тийм тэр нь нейтрон явж байгаа шүү дээ. Тэгэл нейтрон очиод атомын цөм рүү нейтрон ороход тухайн атомын цөм критик утгандаа хүрээд докторгүй болоод тэгээд задардаг. Тэгэхээр яг нөгөө энэ хүнд элементүүдийг нээж байгаа том лабораториуд бол яг энэ цөмийн бөмбөгийн хялбаршуулсан хувилбар гэж хэлж болно. Бүдүүлгээр хэлүүч шүү манайхаа. Зүр төсөөлийн авна. Тэгээ яах вэ гэхээр би тухайн хурцгуурын нэг юм бай тавьчих нь байна. Тэр бай дээр бол одоо ураны цөм ч юм уу, плутоны цөм ч юм уу ямар нэгэн атомын цөм байж идэг. Тэгээд хурцгуур гэдэг чинь ямар нэгэн бөөмийг би хурцсах нь гэсэн үг тийм. Эсвэл өөр нэг бөөмөөс гарч байгаа нейтроныг тодорхой юм замаар явуулаад нөгөө атомын цөмдөр очиод унгах байхгүй бөмбөгдөнө гэсэн. Тэгэхээр чин тухайн атомын цөмийн нейтроны тоо ихсээд ах юм бол тухайн атомын цөм томрно шүү дээ. Тэр чи илүү ингээл том болоод ш. Тэгж байгаа докторгүй болно шүү дээ. Тэнгүүд хоёулаа богино хугацаанд гэхдээ дэлбэлэхгүйгээр тий. Удирдлагатаагаар богино хугацаанд 10 ширхэг нейтрон өгчий, 20 ширхэг нейтрон өгчий л та. Тэгэх юм бол ингээд 20 нейтроноор баялаг болчихно шүү дээ. Буцаад нөгөө хүнд болцсон цөм чинь хөнгөн цөм рүү задраад явна тийм. Хүндээс ингээ хөнгөн цөм рүү задраад явна. Тэгж яхтаа өөр төрлийн химийн элементүүдийг үүсгэж байна. Одоо бол бидний лабораторид гаргаж авсан гэдэг химийн элементүүдийг ихэнх нь бол иймэрхүү зарчмаар
үүсгэсэн элементүүд байгаа. За бүр сүүлд бол бүр өөрчлөгдсөн. Яадаг болсон гэхээр нэг хар туглагын цөм байгаа шүү дээ. Хар туглаг гэдэг элемент байгаа тий. Амар чухал элементүүдийн нэг чухал шин чанар нь бол нэг цөмийн цэцэр гитэх туяанаас хамгаалж чаддаг тэр элемент байгаа. Тэгэхээр тэр элементийн цөмийг хурцгаад ерөөсө хар туглагын хоёр цөмийг хурцгах гэсэн. Тийм тойрог юм дотор нөгөө монголчууд ингээд дүүгүрднэ гэдэг штэ юм их тий. Тэр шиг тойрог юм дотор дүүгүрж хагаад хооронд нь таситлан мөргөлдүүлнэ. Тэгэхээр хоёр атомын цөм чи хоорондоо мөргөлдөхөөр эхлээд маш хоромхон хугацаанд нийлждэг байхгүй. Нийлээд нэг том цөм болоод маш хоромхон хугацаанд секундын хэдэн сая хуваасны богино тийм хугацаанд тэгчээд буцаад задрахтай байх нь. Айгуу том цөмөөсөө яг тэрний доотлын нэг хөнгөн цөм. Яг тэрний доотлын хөнгөн цөм нэг юм шаталж байгаа юм шиг задраа явчихна шүү дээ. Тэр дунд нь бид нар хийм болон физик шин чанаруудыг хэмжиж аваад ийм элементүүдийн чи үслээ гэж мэддэг. Тэгэхээр ер нь бол орчин үед дандаа иймэрхүү аргуудаараа шинэ элементүүдийг нээж байгаа. Тэр яг хэрэв би буруу санааг бол баг 2-3 дугаарын дараа яг дэлгэрэнгүй ярихаар байгаа хоёлаа. Ер нь яг энэ ураанаас хойш хүнд элементүүдийг яг яаж нийсэн тийм чи байгаль байдгүй элементүүдийг хүнд төрөлхтөн анх яаж нийсэн бэ гэдэг тухай ярилцсан. Тэгэхээр тийшээ одоо бүр задлж ороод яах вэ? Тэгэхээр яг өнөөдөр бол бид элементүүдийг ингэж нээдэг гэсэн. Гэтэл ингээл та бүр эрт үе рүү очие те хоёлаа. Яг одоо хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ гэдэг нэвтрүүлгийн анхны дугааруудыг ярьж ирсэн. Тэр эрт үе рүү очих юм бол бид нар бол ерөөсөө хими элементийг айгүй механик аргаар нээдэг гэсэн байна. За тэр нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр нэгт нөгөө нэг элемент чинь байгальд яг үндсэн одоо цэврээрээ оршиж идэг те жишээ нь алт ч юм уу яг ингээл цэврээрээ бэждэг. Тэгэнгүүт тэр элементийг очиод нээдэг. Тэгээ алтны уурхай барьдаг те. Тэнцээ шууд ямар нэгэн элемент ерөөсөө уурхай гэдэг систем бол хамгийн анх систем гинэ. Уурхай бол хамгийн анх бий болохдоо тэр биднэрт хэрэгтэй элементүүдийг нээх зорилготой бий болсон байгаа шүү дээ. Тэгээ уурхай олборлно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингээ уурхай бариад олборлж эхэлсэн янз янз хэрэгтэй элементүүд. За тэр үед бол одоо нэг түүхэнд нэр нь дурсагдаагүй анхны одоо баатрууд бол насварсан байна. Бид нар бол тэрийг мэдэхгүй. Ягаад гэхээр эн чинь одоо ингээд төсөөлөл л да 2000 жилийн өмнө Египтийн нэг улсад байгаа тий. Тэгээ айгуул Египтүүд чинь тэр үед баахан нөхдүүдийг боолчилдог байсан шүү дээ. Тэгээд хэдэн боолууд маань тэр үед амьдарч исэн зарим боол нь тэнцээд байгалийн дахин давтаршгүй нөхцлөөс болоод өнгөрсөн байж болно. Тий. Эсвэл тэр үед бас нэг юм судлаач эрдэм түүн хүн явж байгаад өнгөрсөн байж болно. Тэрийг бол бид нар мэдэхгүй. Энэ бол түүхэнд бичигдээгүй тийм одоо анхны баатрууд байгаа. Тэр элементүүдийг анх нээжсэн. За үүний дараа тэр элементүүдийг авчираад хүмүүс чинь нөгөө юмыг агуу юм гархаа ажигладаг шүү дээ. Хүн чинь ер нь ингээд юм ингээ өөрчлөгдөж байгаа маш сайн ажигладаг тийм. Яг юм тогтмол байгаа юмыг бол хүн ер нь баг ойлгож чаддаггүй шүү дээ. Юм өөрчлөгдөд байх юм бол хүн тэрийг агуу амархан ингээд ойлгоод эхэлдэг. Тэгэхээр нөгөө элементүүдийг олсон тухайн элементүүдийг гэртээ авчираад санаандгүй зуухны хажууд тавьчихдаг ч юм уу тийм. Эсвэл ингээд хүүхдэн гадаа тавьчихдаг ч юм. Эсвэл нөгөө ингээ өвөртлөөд биедээ наацаа явуулсан чинь нөгөөх нь биеийн дулаанаар өөр өнгөтэй болж малцсан байждаг. Тэгээ ингээд яах нь тэн чинь анхны элементүүдийг одоо элементүүдийг гаршуулах гэд нэрлэлчээ тий хоёулаа. Зэрлэг амтнаа гаршуулах гэдэг шиг элементийг хүн гаршуулж сурсан байгаа байхгүй. Тэгэл хамгийн анхны нөгөө хүдэр тий хүдэр төмөр хүрэл гэх мэт элементүүдийг бид нар яах нь гаршуулсан тий олж нээгээд ингэсэн. За айгүй л одоо гаршуулсан гэнгүүт хүмүүсээс ууралж магадгүй. Яасан дураараа үг ашигладаг чи. Тэгээ ингээд янз янзаар бид нар элементүүдийг нээсэн байна. За энэ үед механик арга гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр нэгт ерөөсөө л хүний хийж чаддаг хамгийн лаг юм юу гэсэн бэ гэхээр шатаадаг нөгөө нөхрийг ерөөсөө шууд шатааж үздэг тий. Тэгээ тэр бол ингээд одоо ч одоогийн хүмүүс ч гэсэн байж идэг шүү дээ. Нэг хэсэг Facebook-ээр яваад идэх гэсэн шүү дээ. Хүмүүс юу ч хийсэн шатааж үзээд энэ хуурамч байна гэхэд ертөнцийн дээр байгаа уснаас бусад бүх юм шатна те ерөөсөн. Нарийн ярих юм бол ус ч шатна. Шатаад уур болчихж байгаа шүү дээ тэр чинь. Ерөөсөн шатадгүй юм гэж байхгүй те. Зүгээр тухайн объект, тухайн бодис маань ямар температурт шатдаг вэ гэдэг ялгаал байгаа. Ямар температурт шатах вэ? Одоо жишээ нь төмөр бол нэг 3100 Цельсийн градусд гэдэг ч юм уу тийм мөнгө тэрнээс арай бага, цайр арай бага гэдэг ч юм уу. Тийм л ялгаанууд байгаа тийм чи. Түүнээс биш шатаад үнс болцохороо хуурамжилцдаг, үнс болохоор үнс болохгүй үйл оригинал байдаг гэдэг тийм ойлголт бол байхгүй. Тэгэхээр дээр үед хүмүүс тэр анхны энэ хөдрүүдийг олцоод шатааж үтсэн байгаа байхгүй. За шатааж үсгэр чинь химийн уруулал явагдаж шүү дээ. Хүчил төрөгчтэй уруулалд орж шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө нэг элементүүд маань хүчил төрөгчтэй хэрхэн уруулалд орж байгаас шалтгаалаад ялгарчдаг байсан байна. Өөр элементүүд ялгараад үлдчихдэг.
зарим тохиолдолд өөр бодисууд үүсчдэг. Тэгэнгүүт нь нөгөөтг нь хөлдөөн штэ тий. Хатуу болгоод хөрхийг хүлээж агаад нүдэд сайхан нүдэд нунтаглаад тэгээ ингээ ялгаж байгаа байхгүй. За энэ юунаас бүтв гэд. Ямар нэгэн имийг юунаас бүтсэн бэ гэдгийг мэдэх хамгийн амархан арга бол тэр зүйлийг эвдэх гэж байна шүү дээ. Задлах. Задлах тий. Тэр ингээ шинээр үүссэн бодисыг би юунаас үүссэн бэ гэдгийг мэдхийн тулд яах вэ? Сайхан нүдээ хийчих шүү дээ. Эвдэл задлаад дотор нь юу вэ тэрийг нь ажиглаад за тэр үед бол микроскоп энэ гэсэн нарийн юмнууд байгаагүй. Нүдэрээ ялгадаг. За ингээд ийм механик аргуудаар янз янзын элементүүдийг гаргаж аваад бид нар чинь хэд хэдэн зэвсгийн үеүүдийг туулсан тий. Уул нь бол энэ зэвсгийн үеүүд чинь айгүй чухал байгаа. Анх нөгөө нэг тэр элементүүдийг гаршуулад тэгээ яг л нөгөө нэг хүн хамгийн анх одоо нийгэм соёл гэдэг системүүд бий болж байгаа шүү дээ. Нийгэм бий болсон, улс бий болсон нөхдүүд чинь нөгөө энэ элементийг би гаршуулад ашиглах юм бол нэгт надад хэрэгтэй юм байна тий. Би амьд үлдэхэд хэрэгтэй юм байна. Тэгсэн нэг сонин нөгөө нэг тухайн зүйлээ өөрийн амьд үлдэхтэй ашиглах тусам эсэргээр нь бас ашигладаг тий. Бусдаа буцаагаад хажууд байгаа нөхрийг яаж устгах уу гэдэгт ашиглаад эхэлдэг тий. Айгүй нэг юм хоёр корреляцтай юм байгаа байхгүй тий. Хоорондоо ийм одоо баг саяхны хүртэл энэ корреляц бол байсан баг тий. Цөмийн ирэн хүртэл. За хоёул яг тэр тухай ярина. За ингээд янз янзаар нээдэг байсан байна. За ингэж явж байгаад дундад зууны үе эхэллээ. За дундад зууны үед бол алхим гэдэг одоо тэр үедээ хүмүүс шинжлэх ухаан гэж боддог байсан. Өнөөдөр бол алхим шинжлэх ухаан биш. За өөрийгөө ямар нэгэн алхимч термэр гэсэн нэртэй янз янзын олон дагагчд нартай дуракууд явж идэм байлээ. Тэр хүмүүст хэлэхэд бол наа чи шинжлэх ухаан биш те. Тэрийг шинжлэх ухаан гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн наа чи шинжлэх ухаан биш. Өнөөдөр та дэлхий дээр байгаа ямар ч эрдэмтэн, ямар ч судлаач хүнээс алхим шинжлэх ухаан мөн үү гэж асуувал өөдөөс чинь гайхан те. Тэр хүмүүст яг л нөгөө нэг наа чи тэмээ гэдэг хат нь өөдөөс нь ямаа гэдэгт адилхан юм ярьж гин гэсэн үг ерөөсөө. Тэр алхим бол шинжлэх ухаан биш. Гэхдээ тэр үед одоо ханхуу үеийн дараа сэргэн манталтын үед хүмүүс алхим бол шинжлэх ухаан гэж боддог байсан маа. Ягаад бол гэхээр тэр үед яах нь дөнгөж шинжлэх ухаан арга барил дөнгөж өнөөгийн хэлбэрээ олж эхэлж байсан. Ягаад энийг сэргэн манталт гэж нэрлсэн. Тэр чинь нөгөө нэг өмнө нь мартагдсан байсан мэдлэгээ буцааж сэргээж аваад тэрэн дээрээсээ суурлаад дахиад шинэ зүйлүүдийг бүтээж байгаа шүү дээ. Тийм учраас сэргэн манталт гэдэг процесс тийм ч явуулаад за том философч нар гарч ирж шинжлэх ухааны арга барилыг илүү нарийн болгож эхэлсэн тийм. Жишээ нь бэлгүүн энд гэртээ сууж агаад хийсэн туршилтыг урнаач гэсэн гэртээ сууж агаад хийх боломжтой. За тэгээд энэ туршилтуудыг олон өөр газар олон хүмүүс хийгээд тодорхой нэг юм үр дүнгүүдэд хүрээд тэндээс статистик гэдэг юм бий болоод тэгжиж тэрийг нээлтгэж үзнэ гэх мэт юм чухал шинжлэх ухааны зарчмууд бол тэр үеэс үүсчихсэн байна. За ингээд нөгөө алхим гэдэг шинжлэх ухаан бол ерөөсөө энэ аль нь ч хангахгүй. Яг тэр алхимчид бол айгүй юм хөөрхөн мөрөөдөлтөй байсан байхгүй юу гэхээр нөгөө дээр үе механик арга байгаа шүү дээ. Механик аргаар сайхан алтыг халааж байгаа ч юм уу те. Ямар сандаа юм санаандгүй юм болж нээсэн шүү дээ. Алмазыг амар өндөр даралтанд оруулаад хайцаж нөгөөх нь юу болцсон? Нүүрс болцсон. Харандааны бал нүүрс болоод гараад ирэнгүүт нь хүн чинь айгүй ухаантай шүү дээ. Эсэргээрээ шүү дээ. Нүүрс харандааны балыг би буцаагаад хийчих юм бол алмаз гарч ирж магадгүй гэх тээ. Иймэрхүү байдлаар л явж исэн шинжлэх ухаан. Тэгээ янз янзын хооронд нь дураараа хольж үздэг. Тэгээ ялангуяа нөгөө хөхрийн хүчилтэй маш их туршилтуудыг хийж исэн. Ньютон хүртэл өөрөө энэ бүр алхимд нэг хэсэг ороод хөхрийн хүчил янз янзын меркурийн энтертэй туршилтууд хийснийхээ улмаас хордсон байж магадгүй гэдэг юм хүртэл түүхийн баримтууд байдаг. Тэгээ ингээ алхим орж ирсэн. За алхим ингэж орж ирснээр яг нэг давуу тал юу үссэн бэ гэхээр тэр үед яг жинхэнэ нөгөө нэг хиймч хүмүүс бас байгаа шүү дээ тий. Алхимч биш яг хиймч хүмүүс нь байгаа. Тэр хүмүүс маань алхимч нарын хийсэн тэр буруу туршилтуудыг зөвөр одоо дүгнээд энэ элементүүд чи сайхан ингээд ялгаад ангилаад эхлэе тий. Ингэж ангилж эхлээд тэгээд шинэ элемент үүсгэх илүү нарийн процессуудыг бодож эхэлсэн байна. За эсвэл жинхэнэ нөгөө нэг бид нар кинон дээр хардаг байсан химийн урвалуудыг хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн хүчил байлаа гэж бодоход тэр хүчлийг өөр нэг хатуу бодисыг тэр хүчил дотор урвалд оруулаад тий уусангуу тэр чинь хид хидийн химийн процесс болно шүү дээ. Уусгах жахт уур гарна, уурын тусад нь шүүж авъя тий. За уусаад гарсан шингэнийгээ дотор нь яаж одоо ангилах вэ? Жишээ нь устаа холий, буцалгая, хөлдөө гэдэг ч юм уу. Тэгээд ийм янз янзын химийн аргуудаар шинэ элементүүдийг нээдэг болсон байна. За гэхдээ ер нь бол ихэнхдээ
хэдүүлээ ингээ анзаарах юм бол хүчилтэй л их сайн ажиллаж байгаа юм тий. Ямар нэгэн бодисыг одоо ямар нэгэн зүйлийн хөдөр байлаа гэхэд тэрийг хүчилтэй урвалд оруулаад хүчил нь өөрөө тэр бодисыг дотор нь задлаад өгдөг тий. Бид нарт ингээ задлаад өгдөг. Иймэрхүү химийн урвалуудаар л ерөнхийдөө тэр үед химийн элементүүдийг нээж исэн байна. За гэтэл энэ үед асуудал гарсан уу гэвэл гарсан. За тэр нь нөгөө хамгийн алдартай фотор гэдэг элемент байна. За фоторын тухай бол нөгөө шүдэнд хамгийн тустай элемент юу вэ гэдэг дугаар дээр яг хэрхэн нээсэн, нээх гэж яаж зовсон тухай орно битээр ярилцсан байна. За одоо тэрийг товчхон сонсогч нартай эргүүлж сануулах юм бол нөгөө фотор гэдэг элемент чинь шүдний он дотор нь шүдний оны кальц, мальц гэд бусад элементүүдтэй нэгдээд байж ахта айгүй хэрэгтэй те бидэрт шүдийг бат бөх болгодог, цагаан болгодог гэх мэт айгүй хэрэгтэй. Гэтэл фотор дангаараа байж их юм бол зүгээр хортхий те фотор бол шууд хортхий болж хувирдаг. Дээрээс нь амар реактив хийгэрсэн маш өндөр юм уралд орох чадвартай те ойр орчиндөө байгаа бүх юмтай уралд ордог. Тийм учраас дээр үед 200 жилийн өмнө фоторыг тусад нь ялгаж авах бол айгүй том ажил байсан байгаа байхгүй маш хэцүү. Гэхдээ бид нар тухайн эрдэмтэд маань фотор гэдэг элемент байх ёстой мэдээд гэсэн. Яаж мэдээд байгаа юм бэ гэхээр фоторыг өөртөө агуулсан өөр төрлийн бодисууд байгаа тийм. Тэр бодисуудаа наадхан жинлэж штэ. Янз янз уралд орж байгаа юм жинлэнгүүд тэр дунд нэг юм тогтмол тоо яваад байгаа байхгүй тийм. Тэгэнгүүт хүн чинь хардан ш тэр нэг миний хэмжиж чадахгүй нэг юм байх шиг байна гэд. Тэгээ ингээ мэддэг байсан. Тэгээ хит хит удаа ингээд оролдлогууд болж ирснээс нөгөө нэг Royal Academy гэдэг штэ. Тухайн Англи улсын тийм. Тухайн үеийнхэн дэлхийн шинжлэх ухааны төв тийм. Шинжлэх ухаан штэ. За химийн Royal Academy химийн хүрээлэн дээр одоо бичиж үлдээсэн бүр юм тэмдэглэл юм байна л та. Энэ тэмдэглэлээр бол фоторыг хамгийн анх isolate хийгээд ялгаж авах гэж байгаа. Цэврээр нь ялгаж авах гэж байгаа. Paul Loyot, Jerome Nichols гэдэг хоёр хүн нас орсон гэдэг юм тэмдэглэл байдаг юм бэл. За энэ нь бол бүр түүхэнд хамгийн анхны одоо шинжлэх ухааны туршилт хийгээд шинэ элемент гаргаж авах гэж хагаад харамсалтайгаар амиа алдсан тохиолдол. Тэгэхээр манай хоёр хүн бол юу болсон бэ гэхээр тэр үед яаж фоторыг ялгаж авах гэдэг байсан хэрэг шил чам нэм шилэн хорог байж байгаа тий. Тэгээ фотороо уусгах нь эсвэл шатаана. Тэнгүүд фотор чин дангаараа ялгахдаа хий гарч ирж байгаа байхгүй тэнцээ. Хий гарч ирэнгүүт фотор чин шилтэй амар уралд ордог. Хажууд байгаа бүх юмтай уралд орно. Тэгэл нөгөө шилийн цоолол гараад ирэнгүүт би тэрийг нь 2 удаа амьсгаа авахд л дуусаа шүү дээ. Шууд хортгийн амьсгалал нөгөө миний уушиг дотроос шатаал тэгэл байхгүй нас орно тий. За яг энэ фотор холоор гэдэг хийнүүдийг дэлхийн 1-р дайны үед химийн зэвсэг болгоод тий нөгөө нэг хортий болгоод маш олон хүмүүсийг хядаж цааш нь харуулсан тухаас холоортой дугаар дээр урна бит хоёр маань ярьсан байгаа. Тэгэхээр манай сонсогч нар хэрэг мартсан байвал эргүүлээд сонсороо. Өмнө сонсоогүй юм байвал бас эргүүлээд сонсож болно. За ингээд ерөөсөө юм хортой хийв. Тэгээ харамсалтай нь энэ Paul Loyot, Jerome Nichols гэдэг хоёр эрдэмтэн маань ингээд одоо туршилтын үед болсон алдаанаас болоод алдаач гэжтэй одоо фоторын энэ амьжигтай хатуу шин чанараас болоод нас орсон байна. Гэтэ энэ нөгөө талаас бидэрт нэг юм зааж өгсөн ба. Тэр нь юу вэ гэхээр эн чи шилтэй ийм амар уралд орд юм байна. Ийм амар хүчлэлэг юм байна те. Гар хуруу муруун дээр хүрх юм бол ингээд түлээд балард юм байна. Нүд рүү орвол шууд сохордог юм байна гэд. Ийм аюултай шин чанаруудыг мэдэнгүүт хүн юу сурдаг гэхээр урьдчилан сэргийлж сурж байгаа тийм чи шууд. Тэгэл нөгөө нэг бэйли өмсдөг те. За шилэн хоргоо илүү ингээд бат бөх илүү вакуумдсан болгодог. За энэ донд хамгийн бас нэг гоё нээлтүүд нөгөө халаад орж ирж байгаа тий цагаан халаад орж ирж байгаа. Тэгээ халаад ягаад цагаан өнгөтэй байдэн гэдэг чинь айгүй амархан шүү дээ. Бид нар цагаан өнгөн дээрээс ямар нэгэн толбыг айгүй амархан олж хардаг тий. Тийм бол нөгөө эрдэмтэд маань туршилт хийчихэд туршилт дууссаны дараа өөрийгөө тэгээ толинд харах нь шүү дээ. Эсвэл өөр хажууд нь байгаа цуг ажиллаж байгаа эрдэмтэн тий. Хөө наад халаад чи ингэ түлэгдсэн байж шүү дээ. Энэ юунаас болов. Тийм учраас цагаан юм халаад юм нөгөө цагаан өнгөтэй. Тэгээ нөгөө юуны онгоцны хар хэрцгийг хүмүүс хар үүдэг гэж бодоод идэг шүү дээ. Уул нь бол шар өнгөтэй, улбар шар өнгөтэй байдаг шүү дээ. Өөр өнгөтэй байхгүй бол тий харагдахгүй шүү дээ. Тэр чинь өөр шатцсан юмнууд дундаас тий. Тэгэхээр ийм одоо янз янзын чухал нээлтүүдийг хийсэн байна. Тэгэхээр юу энд юу бид нар сурч авсан бэ гэхээр ерөөсөө л за хамгийн харамсалтай нь хүний амь ирссэн. Гэхдээ нөгөө талаас нь хүний амийг бид нар хамгаалахын тулд урьдчилсан арга хэмжээнд авч сурсан тий. Урьдчилсан сэргийлж сурсан тий. Тэр нь агуу чухал байсан. За ингээд химийн аргаар бид нар химийн элементүүдийг нээдэг байсан. Түүнийхээ ачаар ингээд янз янзын химийн хорт урвлуудаас аюултай урвлуудаас бид нар өөрсдөө сэргийлж сурсан. Дээрэс нь энэ
химийн хорт урвалуудын нэг онцгой гэж хэлж болох юм болов уу юм болоо зүйл байгаа. Тэр нь юу гэхээр би чинь фоторыг үнэрлээд хортох юм бол шууд тэр дороо мэдэгдэнэ. Тэ одоо ингээл шууд тэр дороо бөөлжин эсвэл одоо хамаагүй нүдрүүгээ оруулах шууд тэр дороо хараагүй болно түлэгдэн наацхан тий. Тэр одоо урвалын хариу урвал нь шууд нүдэнд ажиглагдж идэг тийм чи хордлого ингээд би авч байгаа. За нэг удлаа ихэд эсвэл магадгүй нэг хоногийн дараа ч юм ингээд мэдэгддэг байсан ба. Тэгээ айгүй хурдан бүхэлд хүрэх аюултай ийм зүйлүүд байсан. Тэгээ бид нар ингээд шууд бий болох зүйлүүдээс нь өрчлөн сэргийлж сурсан. Гэхдээ яг энэ 1800 оны сүүл 1900 оны ихэр хүн төрөлхтөн цоошин ертөнц рүү алхаж орсон тийм. Шал өр ертөнц рүү алхаж орсон. За химийн шинжилгээ бол өөрөө атомын гаднах шинжилгээ гэж ойлгож байна. Бид нар ерөөсөл тэр атомын гадаад давхрааны нэгсэндээ атомын электроны юунууд байгаа шүү дээ, төвшингүүд байгаа шүү дээ. Тэр электронууд хоорондоо хэрхэн харилцан өвчлөлт ордог вэ? Нэгсэндээ электрон хэрхэн хөдөлж байгаа вэ гэдэг бол химийн шинжилгээ байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө атомын гаднах ертөнц гэж хэлж болно. Атом молекулын ертөнц бол химийн шинжилгээ. Гэтэл 1900 он гарснаар бид нар атомын гүн рүү явж орж байгаа тийм. Атомын гүнтг шинжилгээнд рүү явж орсон. За үүгээрээ цөмийн нэрийг хэлсэн ба. За тэгэхээр хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд цөмийн нэр нь юу болсон тухай өргөжлүүлж ярив. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент тэтгэгчээр бид аз жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монконди брэнд маань хамтарч ажиллаж байна. Тэгэхээр шар сүү гэдэг одоо цагаан эдэний маань нэг хэсэг байна те. Тэгээд шар сүүдийн ийм айгүй гоё амттай ийм эрээс хийсэн байна. Энэ бүр надад айгүй гоё санагдаад байгаа те. Нөгөө түүхийд нь Монголд байна, хийсэн хүмүүс нь Монгол хүмүүс байна. Тэгээд бид нар чи нөгөө нэг тэр амтандаа их дуртай дассан байдаг болохоор энэнгээр чихэр хийчихээр айгүй олон талын бас онцлог даваа тал юм байна. Тэгээ гадны хүмүүнд өгөхөд бас их сонирхолтой тий. Одоо яг шар сүүний манай монголчуудын өөрсдөө хийсэн ийм чихэр юм аа гэд бэлэгсэлт болгож явуулдаг ч юм уу. Тэгэхэд их гоё санагдсан. За яг гадныхан ч гэлтгүй ер нь өөрсдөө идэхэд Д болон Б витаминаар баялаг. Элсэн чихрийн агуулмж нь маш бага. Уургийн агуулмж өндөр. Тэгээ хамгийн гоё нь кал, кальц, цайр агуулсан одоо ийм бүтээгдэхүүн билээ. Цагаан эдээ ч уусна кальцаар баялаг байдаг шүү дээ. За тэгэхээр та бүхэн манаас 5-гийн эдээ гэж хэмэгтэй гэртээ бас хүүхдийнхаа шүтний эрүүл мэндийг ботсон ч гэсэн те энэ шар сууны ирээсийг аваад тавьчихад их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За худалдаалж байгаа цэгүүд нь баруун дөрвөн зам болон 5 шарт байдаг. Боосоо агуулах худалдаа. За мөн сүлжээ бүх дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Дэлгэцэн дээр гарч байгаа энэ тод шар гэж хэрэг та бүхэн манаас дараагийн удаа анзаараад аваарай. Бөөний төвүүдээр мөн худалдаалагдж байгаа. За Монконди гэд фэйсбүүкээр нь та бүхэн бас дагаад аваарай. Тэгээд хямдраллээ элдэг үйл ажиллагааны цаг алдахгүй ингээ харах боломжтой. За тэгээд та бүхэн маань үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж эх оронч худалдаа авалт гэдгээр бас их онцлог байгаа учраас хэрэглээд үзээрэй гэж хүсэж байна. Нэвтрүүлгийнхаа авийн итгэжтэй их баярлалаа. Баярлалаа. Одоо ч юм гоё болчихжтэй. Тэгээд жихрэн хүртэл дандаа биенд хэрэгтэй юм байдаг болсон те ерөөсөө. Гадагшаа нэрээ чамаг хэлсэн чи яг бодлоо. Гадагшаа нэг Монгол очичод буцахтаа яг очихтаа авч ирээд энд байгаа найзуудтай авах тийш үү. Ийм монгол чихэр байна гэж гайхуулаад тэ. Наадах чи идэхэр шүд өвдөхгүй гэж мэхдэг штэ шүү. Наа чи харин ч биеийн цайн энэ тэгэж өнгөрч болох нь байна манайх. Шарсуу гэж мэдхүү гэд тэ. Шарсуу гэж сонсч ирсэн үү. Энэ Монкондгийн хамт олондоо баярлалаа. За тэгэхээр эргээд сэдвтэ ороход одоо ингээд 1900 он гараад 1920 дугаар зууны эхэнд хүн төрөлхтөн бол за 20 дугаар зууны өмнө бол хүн төрөлхтөн атомын гаднах ертөнцид амьдарч исэн байна. 20 дугаар зуун эхлээд бид нар атомын гүн рүү явж орсон. Атомын гүнтг ертөнц рүү явж орсон. За энд хамгийн анхны нээлт юу байсан бэхээр Хенри Беккерелийн нээсэн цацраг итэх радиоактивити гэдэг тийм цацраг итэх цацраг. За 3 төрлийн цацраг итэх цацраг альфа, бета, гамма гэдэг ерөөс айгүй амархан тийм цэжлэх. За альфа гэдэг бол өөрөө гелийн цөм 2 протон 2 нейтрон явж гин гэсэн үг тийм. За бета бол электрон эсвэл позитрон байж болно. Гамма бол зөвхөн өндөр энергитэй фотон. Нэгсэндээ хүний нүд хардаг энэ гэрэлний айгүй өндөр энергитэй хөлбөр гэсэн үг. Тэрийг бол хүний нүд ялгаж харж чадахгүй. Тэгэхээр энэ 3 цацраг итэхийг нээсэн. Тэр нь юунаас нээсэн бэ гэхээр ураны цөмөөс нээсэн байна. Цацраг итэхийг ураны цөмөөс олж нээсэн. За ураны цөмөөс яаж олж нээсэн бэ гэхээр нөгөө цөм рүү нь явж атомын гүн рүү явж орсон гэдэг нь тэр чинь шууд микроскопоор харж чадахгүй шүү дээ. Бид нар бол микроскопоор молекулыг харж чадахгүй тий. Атомыг харах бол бүр мөрөөдөл атомыг хардаг микроскоп барыг хийгдэгч боломжгүй гэж магадгүй. Тэгэхээр ингээд
юу болсон бэ гэхээр тухайн ураны цөм маань өөрөөсөө тодорхой юм цацруулаад байгааг ажигласан байна. Нэгсэн фото цаас гэдэг зүйл байдаг. За детектор гэж хэлж болно тэрийг. Тэр нь яг нөгөө атомын цөмөөс гарч байгаа нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй тэр зүйлийг өөр дээрээ бүртгээд авчдаг байх нь шүү дээ. Зураас гараад байдаг. За энийг бүр амархнаар уул нь манайхан гэртээ туршиж болох юм. За тэр нь яаж туршиж болох вэ гэхээр одоо гэхдээ олдох нь яах нөгөө пилонк гэдэг шүү дээ. Тэ. Пилонкийг цонхон дээр шүн тавиад орчихгүй. Тэгэх юм бол тэр дунд чинь ингээд өглөө нь ингээд янз янзын зураасууд гарцсан байгаа тэрэн дээр. За зарим нь бол шүн энэ тэндээс цацарж байгаа гэрэлнүүдээс болж байгаа. Эсвэл одноос болж байгаа. Зарим нь юунаас болох вэ гэхээр аюу өндөр энергитэй бүм тэргээр нэвт өнгөрөхөд яах нь жижигхэн бүтгэн зураасууд гарчдаг. Гэхдээ тэр яг баг микроскопоор л харагдах байх. За бүр өөрөөр бид нар гэртээ яаж хийж болох вэ гэхээр жоохон аюултай. Тийм болохоор би бол гэртээ хийгэрэй гэж зөвлөхгүй. Гэхдээ бичлэгүүд үзэж болно. Тэр нь юу гэхээр яг бүр YouTube дээр ураны цэцрэг идэвхтэй цөмийг газ чембер гэж нэрлэдэг, cloud chamber гэж нэрлэдэг. Одоо юм уураар дүүрсэн чембер дотор хийчдэг байхгүй. Тэнгүүд нөгөө юм ууран дотор чинь ингээд баахан хурдан замууд гардаг байхгүй. Тийм ч тэр юу бол чинь гэхээр ураны цөмөөс гарч байгаа цацрагууд нь яах нь тэр уурын дундуур явахдаа зам үлдэн штэ тий. Бид нар нэг юм манан татсан юм ман дунд байж байгаад нэг захаас нөгөө зах руу буутах юм бол тэр бууны сумны дагуу нэг юм зам гарна штэ. Тэр шиг юм болж байна. Тэрийг ажиглаж болно. За энэ бол яг цэцрэг идэх бодитоор байдаг гэдгийг бид нар ажиглаж болж байгаа туршилтууд. За ингээд ураны цөм маань өөрөө юм цэцрэг идэвхтэй цэцрэг гаргаад байгаа мэддэг боллоо. Тэрийг радиоактивити гэж нэрлсэн. За ингээд байжсэн чинь тухайн үеийн алдарт манай нөгөө нэг хосууд тий Мари Кюри болон Пьер Кюри. Яг тухайн үед л манай хоёр арай суугаагүй л байсан л та. Гэтэ Пьер Кюри бол араас нь гүйж исэн. Ямар ч байсан. Пьер Кюри дөнгөж бас лабораторитой болцсон байсан. Хиний Цэнгэл бит хоёрын дэлхийн сууднуудын Мари Кюригийн тухай дугаар аа Нобелийн шагналны гэр бүл гэдэг дугаар аа. Тэрэн дээр илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Мари Кюри болон Пьер Кюри нар хэрхэн яаж полониум болон радиум гэдэг элементүүдийг нээсэн бэ гэдэг тухай маш дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхээр яг тэр нээлтийг сонирхож байгаа хүмүүс маань бол тэр дугаарыг сонсчих болно тий. Тэгэхээр энд бас дахин давтан ярих юм бол цагтаа амжихгүй буруу айгүй урт юу болно. Яг тэгэхээр тэр дугаар чи өөрөө бүхэл бүтэн 2 дугаар явж байгаа. За тэгэхээр зүгээр товчоор хэлэх юм бол юу вэ гэхээр надад ямар нэг юм өөр элементийн хөдөр байна тий. За ураны хөдөр байна. За тэгсэн чинь тэр ураны хөдөр дотор би хэдийн хэмжээний уран агуулгаж байгаа мэдж байгаа. За нэгсэндээ 50 г ураны хөдөр байсан чи 5 г нь уран байж, цэвэр уран байж гэнэ гэж бодъё л доо. 45 г нь өөр ямар нэгэн юмнууд тий. Тэнгүүд би 5 г уранаас хэдийн хэмжээний цацраг идэх гардаг вэ гэдгийг мэддэг. Тэрийг үжээ хэмжээд ойлгодог болсон. За тэгэхээр 50 г ураны хөдөр өөр 5 г ураныг агуулж авах юм бол тэндээс нэг X гэдэг цацраг гарах нь байна. Уранаас нь л гарч байгаа цацраг. Гэтэл манай хоёр юу хэмжсэн бэ гэхээр X дээр нэмэх нь ямар нэг юм дахиад нэг тоо байгаа байхгүй. Тин чи үл мэддэг тоо байж юмс. Нэгсэндээ тэнчэнээс гарах ёстой цацрагийн хэмжээнээс нь үйл ялэг бага хэмжээтэй цацраг гараад байгаа. За энд Мари Кюри айгүй том одоо нэг оюун санааны тесрэлт одоо үсрэлт хийж таамаглалт төвшүүлж байгаа юм л та. Тэр нь юу вэ гэхээр магадгүй тэр атомын тэр ураны хөдөр дотор дахиад нэг юу вэ? Элемент байна. Тэр нь яг урантай адилхан шин чанартай байна. Өөрөөсөө юу гаргадаг? Цацраг гаргадаг шин чанартай байна. Тэгэхээр энэ элементийг олох хэрэгтэй. За өөрөө бүр ямар бас нэмэлт тайлбар өгсөн бэхээр энэ цацраг идэх гэдэг юм нь өөрөө нэг элемент байжгаад өөр элемент рүү яаж ийн хувираад байна гэжсэн таамаглалт төвшүүлсэн байна. Нэгсэн атомын цөм байжгаад задраад өөр элемент рүү болоод ах шиг байна гэдэг айгүй том одоо сэтгэлгээний үсрэлт хийж байгаа байхгүй. Тэр чинь маш том юм өгч байгаа. Юу вэ гэхээр тухайн үед чинь атом тэ байтугай цөм энтер гэж ярих юм бол нөгөөдөл чинь ихийг нь ойлгохгүй шүү дээ. Яг тэгэхээр бид нар дөнгөж молекулуудыг хүлээн зөвшөөрж эхэлж ирсэн үе шүү дээ ерөөсөө тий. Тэр хүмүүстэй чинь атомын цөм гэж ярих юм бол энэ жоохон юмтаа гарал гэж бодож шүү дээ. Айгүй бол тий. Юу яриад байгаа гэж бодож шүү дээ. Ямар сандал нөгөө болцсомтой дугаар дээр тий. Болцсом нь бол атом байх хэвээр, молекул байх хэвээр гэж хэлснийхаа төлөө тэнцээ шавдралагдаад баларсан юм болсон шүү дээ хөрхий. За тэгэхээр ийм том сэтгэлгээний өсрэлт хийсэн. За ингээд яг хөө шууд тэр атомын цөм атом байгаа баталж чадахгүй ч гэсэн өөр элемент байх хэрэгтэй гэдгийг батлахыг зорьсон.
Ингээд айгүй одоо зовлонтой туршилтуудыг эс. Тэр нь юу гэхээр нэг маш их ураны хөдөр цуглуулна. Би нөгөө шинэ элементийг маш ихээр ялгаж авч иж тэрийг яах нь шинэ элемент гэж мэднэ. Түүнээс биш юу нь мэдгэдэггүй нэг бага жижиг юм байх юм бол тэр чинь яг нэг шинэ элемент үгүй гэдгийг хэлэхэд хэцүү шүү дээ, тий. Тэгэхээр яг тэр зүйлээ би нарийн ялгахын тулд маш их хэмжээний ураны хөдөр аавн тэрийг бүгд гараар нунтаглан шатаан хайш бий болгоно буцаагаар нунтаглан ингэнэ гэд ерөөсөө л фильтрлэх процессыг явж байгаа гэсэн үг тийм чинь. Энийг айгүй олоодаа давтаж хийгээд маш олон жилийн хугацаанд давтаж хийжсэн. За энэ үедээ манай хоёр маань хоёулаа цацрагийн хордлого авчихсан тийм. Бид нар чинь нөгөө ураанаас нь цацраг гарч байгаа. За нөгөө ураны хөдөр дотор нөгөө өөрсдийнх нь мэдхгүй хоёр элемент нь байж байгаа полоны радиум гэдэг. Нөгөө хоёроос нь цацраг гарч байгаа. Энэ байнгын цацрагийн тун өдөрт авч идэг. Ажлаа хийж байхдаа л байнгын цацрагийн тун авч идэг нөхцөлтэй байсан. За ингээд ерөөсөө шууд тэгээ цацрагийн хордлогонд орсон байна. За ингээд эцэст нь 1898 оны 7 сард полоныг нээснээ зарласан манай хоёр. Тухайн жилийнхээ 12 сард нь нөгөө алдарт радий гэдэг элементийг нээснээ зарласан. Бас цацраг идэвхтэй. За радий бол нөгөө полониум ураниумаас илүү алдартай шүү дээ. Ягаад тэгэхээр харанхуй таг гэрэлтэж харагддаг. Гэрэлтдэг. Харанхуйд агуу гоё гэрэлтэж харагддаг ийм элемент. За ингээд хоёр ийм цоошин цацраг идэвхтэй элементийг олж нээсэн. Хамгийн харамсалтай нь энэ нээлтийг хийж явахдаа үргэлж цацрагийн тун авч яасан, цацрагийн хордлого авч яасан гэсэн. За тухайн үед бол хүмүүс цацраг итгэх бол юу юм байна, хүнд хортой байна гэдгийг мэддэггүй байсан бид нар. Яагаад гэхээр энэ хоёр эрдэмтэд маань маш олон жил ажилласан ч гэсэн яах нь нөгөө өмнөх химийн элементүүдийг туршаад шууд химийн уруудлаас шууд би ингээл аваад хорддог шиг тийм юм ажиглахдаггүй шүү дээ, тий. Шууд тийм шин чанар ерөөсөө байх. Тэгэхээр ч яах нь энэ хүнд хоргүй юм байна гэж боддог байсан байна. Гэхдээ сүүл рүүгээ манай хоёр бол ер нь гадралж эхэлсэн. Цацрагийн итгэх бол ер нь хүнд хортой байдаг гэж магадгүй мэн гадралж эхэлсэн. Гэхдээ тэр үед бол үжээ бид нар бас яг тухайн үедээ бол байдал жоохон эвгүүцсэн байсан л та. Яагаад вэ гэхээр цацрагийн хордлогонд орсон нэгэнт өндөр тун авцсан хүнийг бол бид нар ягаад ч аварчдаггүй. Тийм чинь ямар ч боломж байхгүй. Энийг ингэж төсөөлж болно. Цацрагийн идэвхт бөөм одоо альфа, бета, гамма гэдэг бол маш өндөр энергитэй бууны сум багхгүй. Маш өндөр энергитэй бууны сум явж байна гэсэн. За бууны сум чинь дотор хэд хэдэн янз гэдэг шүү дээ. Жишээ нь дуунаас хурдан бууны сум гэж байгаа тийм. Дуунаас удаан бууны сумч гэж байгаа. За дуунаас хурдан бууны сум гэж ойлгох хэрэгтэй. Бүр мангар өндөр энергитэй нөхөр явж байна гэсэн үг тийм чи. Тэгэнгүүт хүний бие ч биш. Орчлын ертөнцийн дэлхий дээр байгаа амьд зүйлүүдийг бүрдүүлдэг хамгийн бага нэгж бол эс тий. Амьд зүйлийг бүрдүүлдэг эс. За тэр эс яаж ажиллах уу? Яаж хуваагдах уу? Яаж бусадтайгаа найзлах уу гэдэг командыг нэгсэндээ юу гэдэг лээ? Зааврыг хин өгдөг вэ гэхээр ДНХ гэдэг систем өгдөг тий. ДНХ гэдэг нөхөр өгч байгаа. Гэтэл ДНХ гэдэг чинь өөрөө хідэн тэрбум атомуудын нэгдэл багхгүй. Нэг ширхэг атомтай харьцуулахад ДНХ чинь асар том юм байна тийм. Одоо нэг атомыг шоргоолц гэж үзэх юм бол ДНХ чинь эрх чөлөөний хөшөө шиг асар том юм явж байна. Тэрнээс ч том юм байна. Тийм юм явж байна гэсэн. За гэтэл нөгөө шоргоолц гэдэг тэр нэг атом маань маш өндөр энергитэй болчих юм бол нөгөө ДНХ-г одоо ингээд бидний биеийн дундуур явна шүү дээ цацраг итгэх маань тий. Явахдаа нөгөө ДНХ-г ч очоод тас мөргөн шүү дээ. Тэгэнгүүт юу болтоо гэхээр ДНХ-г тогтоон барьж байгаа тэр атомуудын холбоосыг аваач зад зогч байгаа байхгүй. Тэр атомуудыг тийчээд салж унтал молекулын төвшөнд нь тэрийг эвдээ хийчихэж байгаа байхгүй. Эвдэж байгаа юм байна. ДНХ. Тэгэхээр чин нөгөө молекулуудын төвшөнд маш өндөр тийм гэмтэл авцсан ДНХ чинь буцаад мутац нөгөө нэг зааврынхаа дагуу ажиллаа хийх боломжгүй болно шүү дээ тий. Одоо хүнээр ярих юм бол зөвхөн жоохон ингээд мангардуу жишээ авах юм бол тий. Хүнд нэг 2 шил пив уулгачих л та. Тэгээд 2.5 зэрэг хэддээ гэж асуух юм бол хүн тэнцээ мандран шүү дээ тий. Бодож чадах. Тэр шиг ДНХ гэдэг тэр эсийг ажилуулдаг зааврыг аваачаад цацраг итгэх юм бөөм очоод зааврыг устгаа итчих байгаа байхгүй тэнцээ. Ерөөс зааврын эвдээ хийсэн гэсэн. Эвдэрсэн заавраас эвдэрсэн эс төрнө шүү дээ тий. Алдаатай эс төрнө гэсэн. Тэгэхээр цацраг итгэх чинь ерөөсөө ДНХ-ийн төвшөнд молекулуудын төвшөнд нь амьд биетийг аваачиж будаа олгож байгаа учраас эвдэж хайж байгаа учраас маш өндөр тун авчвал тий. Энд чи бас тунгийн хэмжээ гэдэг аюул чухал юм байгаа шүү манайхаа. Тун маш өндөр тун удаан хугацаанд авчих юм бол дуусаа шүү дээ. Миний нөгөө нэг хамаг ДНХ тэнцэн нэгэнт эвдэрсэн.
тэрийг одоо засах боломжгүй болчихж байгаа. Гэтэ яг хөө ирээдүйд те өнөөдөр бол одоо нөгөө генетикийн инженерчлэл гэдэг лаг шинжилгээ маш хүчтэй хөгжиж байгаа шүү дээ. Ирээдүйд магадгүй бид нар тэрийг ДНХ дээр нь очиж засдаг болчихыг үгүйсэхгүй те цэцэргийн хордлого авсан ч гэсэн. За тэр бол айгуу чухал одоо эмчилгээний нэг салбар болох нь шүү. Гэтэ энэ бол магадгүй ойрын те 50 жилдээ хийх байх. Ягаад тэгэхээр хорт тавдар гэдэг өвчин бол өөрөө ДНХ-ийн өвчин байхгүй. Хорт тавдар бол эсийн түвшний өвчин биш шүү дээ те. Тэр бас л нөгөө нэг эсийг бий болгож байгаа ДНХ гэдэг чинь өөрөө шал эс үйлдвэрлэх гэдэг заавар өгчөж байгаа шүү дээ. Тийм чинь хорт тавдрын эс гэдэг заавар үүсгэхэд хорт тавдрын эс бий болж байгаа тийм чинь. Нэгсэндээ ДНХ-ийн кодууд тийм чинь бас алдаатай болцсон. Тэгээ хорт тавдрын эсүүдийг бий болгоод байгаа шүү дээ. Хорт тавдар маань өөрөө ДНХ өвчин болчихсон. Тэгэхээр бид нар хорт тавдрыг уг суур углуурганаас нь эдгэе гэвэл ДНХ-тэй очиж ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. Тийм учраас одоо ингээд түрүүн ингээ хоёлаа хэллээ шүү дээ. Цэцэргийг бид нар ингээ мэддэггүй байлаа. Анх бол хортоо хүнд аймарын муухай хортоог нь мэддэггүй байлаа гэсэн. Гэхдээ Меркури тухайн үед цацрагаар хүн эмчилж болно гэдгийг хамгийн анх анзаарсан эрдэмтдийн нэг байна. Тэгээд бүр нөгөө талд нь рентген байгаа шүү дээ манай. Рентген чинь рентген цацрагаа нээсэн шүү дээ. X-ray те алдарт. Тэрийг нээсний ачаар Меркури тэрийг шууд ангаахт ашигласан. Нөгөө нэг шууд дайны талбар дээр явж очиод гар хөлөндөө буудуулсан те гэмтэл авсан хүмүүсийн шууд рентген зургийг авч байгаа байхгүй. Тэгвэл яах юм нөгөө нэг зүгээр ингээд хугарцсан чиг тавиад идгэх боломжтой юмыг бол тэгээ идгэж хэрэгтэй шүү дээ. Тэр үед яадаг гэсэн бэхээр шууд дайны талбар дээр завчдаг гэсэн байхгүй. Тэр одоо болохгүй болсон эсгүүд. Нэгсэндээ хүнийг шууд хөгжлийн бэрхшээлтэй болгохдаг гэсэн гэсэн. Тэрний ачаар маш олон хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болохоос аврагдсан гэдэг Меркурийн ачаар. Тэгэхээр дээрс нь Меркурийн цацраг идэвхийг бид нар эрүүл мэндийн ямар нэгэн зүйлд хэрэгжилж болох юм биш үү гэдэг санааг анх гаргаж ирсэн байна. За өнөөдөр бол энэ санаа үнэхээр хэрэгжиж байгаа. За тэр нь юу гэхээр түрүүний хорт тавдар дээр хорт тавдрыг өнөөдөр эмчлэх гэж бид нар айгүй их одоо хэцүү байдалд байна тийм. Өнөөдөр бол дэлхийн нийтийг номер 1 зовоож байгаа өвчин биш үү хорт тавдар. Яагаад тэгэхээр эн чинь түрүүний хэлдгээр ДНХ-гээс гарч ирж байгаа өвчин байгаа шүү дээ. ДНХ тэнцээ буруу кодууд өөртөө агуулсан сайхан нөхөр нэг дурак явж байгаа байхгүй тий. Тэгээ ингээд тэгэхээр энийг ДНХ-ийн түвшинд нь эмчлэх хэрэгтэй гэдэг юм эхний юм гарч ирж байна. Тэгэнгүүт өнөөдөр дэлхий дээр нийтдээ 28 ширхэг хорт тавдрыг молекулуудын түвшинд нь одоо устгадаг лаборатори байгаа. Тэр яадаг вэ гэхээр одоо жишээ нь бэлгүүн ходоодны хорт тавдартай гэж бодъё тий. Тэгвэл ингээ миний ходоодны хорт тавдар үүсчих нь шүү дээ. Тэгэнгүүт би тэр лаборатори дээр очих юм бол тэр нь зүгээр бөөмийн хурцгуур байхгүй. Ерөөсөл протоны хурцгуур. Яг миний биед хорт тавдар байгаа тэр хэсгийг бай болгох чинь гэсэн. Нөгөө түрүүн нэвтрүүлгийн ихэнд нэг юм хурцгуурын байн дээр нэг элемент тавьж байгаа шинэ элемент нээж болдог гэж ярьжсэн шүү дээ. Одоо энийг ангаахт хэрэгжилж байна гэсэн. Ангаахт хэрэглэхдээ өвчтөн хүнийхээ тэр хорт тавдартай хэсгийг тавиад өндөр энергитэй протоноор за өндөр энергитэй гэж хэлэх юм бол айгүй буруу юм болох юм байна. Зүгээр баг зэрэг хурдсан протоноор тэр хорт тавдрын хэсэг очиод бөмбөгдөж байгаа. Тэр нөгөө өндөрлөл энергитэй гэчээд байгаа. Хурцад орж ирж байгаа протон маань хорт тавдрын хэс рүү явж орохдоо яах нь хорт тавдрын хэсийг молекулын түвшинд нь очиод задлаачихж байгаа байхгүй. Хорт тавдрын хэсэг молекулын түвшинд нь очиод эвдээд тэнгуут яах нь нөгөө нэг молекулын түвшинд нь эвдчихэр чинь энийг ингэж хий гэдэг тухайн үед нь ингээ ажиллаад эхэлсэн байсан ДНХ-нүүдийг би байхгүй болгоочих юм шүү дээ тий. Яг тэр хэсгийнх нь одоо молекулуудыг байхгүй болгочоор тэр хэсэгтээ хорт тавдар байхгүй болж байна. Өнөөдөр яг нь миний л одоогийн байдлаар олж уншсанаар юу шүү хамгийн одоо сайн юм эмчилгээ хорт тавдрыг эмчилдэг арга байна. Физик эмчилгээний арга. Хоёлаа яг дараагийн дугаар дээр хими эмчилгээ гэж юу юм, физик эмчилгээ гэж юу юм гэж ярих учраас энэ тухай бас дахиад дэлгэрэнгүй яриад ах уу. Гол юм нь бол энэ цацраг итгэх гэдэг юм би бид нар анх нэгэд юуг нь мэдчихсэн. Аюултай гэдгийг мэддэггүй байсан. Аюултай гэдгийг дараа нь мэддэг болсон. Гэтэ маш олон хүмүүс юм бас юу золиосоор мэддэг болсон л та. Тэр үед чи нөгөө радийг нээсний дараа радио октод гэдэг юм нэршил бий болсон. Яасан гэхээр нөгөө эмэгтэй хүний гоо сайхны ингэсэг тий одоо орчин үеийн юугаар бол миний одоо ганц мэддэг нь пүүдрлэг пүүдрэн талцсан гэсэн үг тий. Эсвэл усны шампунь, шүдний гар нүрийн саван эдэрт аваачаад радио холчдөг гэсэн байна. За бүр амар нь өвчин намдах одоо ийм эмнүүд байдаг шүү дээ шингэн тий. Тэдэрт аваачаад радио хол хайчдаг. Нөгөөдг нь хүн уудаг. Тэгсэн чинь сүүл рүүгээ хүмүүс бүр ингэж шүдэн үүрж унаад зарим тохиолдолд эрүүн салж унжсэн гэж байгаа. Тийм чи эрүүн салж шүдэн үүрж. Radom Girls
тий нөгөө багсаар цаг боддог тэгээ багсаа амаараа ингэдэг гинэ ингэж тэгээд тэр эрүү мөрөө тийм амар болсон юм байлээ шүү дээ. Тэгээд ийм цацрагийн хордлого орчдөг. Айгүй аюултай. Ийм олон одоо ийм золиосоор бидний цацраг идэх хортой гэдгийг мэддэг болсон байгаа байхгүй. Тэгээд ямар ч арга хэмжээнүүд авч эхэлсэн. Гэхдээ одоо энд бас нэг байгалийн нэг юм хатуу зэвүүн юм орж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүн бол ягж байгалыг дийлэхгүй шүү дээ, тий. Цацраг итгэхээс бид нар хамгаалж чадна гэхдээ хэзээ ч төгс хамгаалж чадахгүй, тий. Айгүй хэцүү. Тийм учраас одоо нэг юм тугалган байгууламжууд гэсэн юмнуудыг энэ тэнд бас барьдаг болсон байгаа юм, тий. Гэтэ яг хүн гэхдээ юу сурсан бэ гэхээр байгальтай харьцаж сурж байгаа шүү дээ бид нар ч. Дандаа байгальтай харьцаж сурж байгаа. Зөв харьцах юм бол цацраг итвэх надад хортой биш юм байна гэдгийг мэддэг болсон байгаа байхгүй тий. Буруу харьцах юм бол уучлаарай хортой байна тий. Энэ чинь баллах юм байна. Би зөв харьцах хэрэгтэй юм байна. Зөв харьцна гэдэг чинь юу гэсэн үг юм? Хөдөлмөрийн аюулгүй байдал дүрм стандарт гэдэг зүйлүүдийг тогтоож өгнө гэсэн үг тий. Энэ зүйлүүд нь алдагдах юм бол баларна тийм ч тий. За хамгийн одоо энэ цацраг итвэхтэй холбоотой хамгийн алдартай жишээ бол одоо хүн болгоны биддэг Чернобыль байгаа тий ерөөсөө. Тэр бол ерөөсөө л хүний буруу шүү дээ. Цэвэр хүний буруугаас болсон алдаа. Тэг хүн тэнцээ стандарт алдсны улмаас болсон алдаа ба. Хүмүүс Фукушима ярьдаг. Фукушима бол хүний буруу биш. Фукушима бол байгалийн дахин давтагдчихгүй нөхцөл байдал үүссэн тэнцээ. За тэрийг бол жилдээ тэдэн 10 жилдээ нэг удаа болох магадлалтай гэдэг зүйлүүдийг бид нар мэдж байгаа. Яаж хамгаалахаа ч гэсэн өнөөдөр бид нар мэддэг болж байгаа. Тийм учраас бид нар яах нь бүх төрлийн алдаанаас хүн чинь суралцдаг юмтай шүү дээ, тий. Алдаа гаргахгүй бол хүн чинь суралцдаггүй шүү дээ. Бас нэг юм сөрөг тал байгаа, тий. Нэг Эйнштейний нэг үг байдаг шүү дээ. Намайг алдах Эйнштейний үг лүү хэний үг лээ. Одоо би нэрийг буруу санджиж магадгүй. Намайг алдах хэрэг олгосон багш нартай баярлалаа гэд яасан гэсэн. Алдаанаасаа маш сайн юм сурцсан, тий. Тэгээ илүү ингэ сайжраад байсан. Хүн ч гэсэн түүхэндээ тэгж байгаа. Бид нар дандаа алдаанаасаа суралцаж явсан учраас энэ стандарт аюулгүй байдал одоо хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг зүйлүүдийг бий болгосон. За хоёул хоёр дахь хамтран ажиллагч Бекутан Китсэн хамгаалалтын ярьчаад төгсгөлдөө хүн гэхдээ ийм олон стандартыг бий болгосон ч гэсэн тэнэгээсээ болж нас орсон. Одоо тэнэгээсээ хэлчих нь муухай юм л та. Гэтэ яг тэр одоо бараг үнэн л болж нас орсон. Өөрөөсөө болж. Тэ нэг судлаачийн тухай яриад нэвтрүүлгээд босгоё. Аха. За чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids маань ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр бас эмийн сан руу ороод Бекутан гэсэн бичгийг хараад та бүх манай сонгож аваасаа гэж хүсэж байна. За эднийх бол одоо хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд, ашигтай бактери, эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Бекутан, за хүүхдийн витамин, за ашигтай бактери гэдэг бас дархлааны 70% хүнийг эзэнж явж байгаа гэдгийг бас анхааруулжтай юм байлээ. За тэгээд эдний витаминуудыг та бүхэн бас фэйсбүүкээр нь Alkaloid Mongolia гэж орж хараад бас тавтай тухтай заавруудтай танилцаад те яг өөрт хэрэгтэй витаминуудаа амин дэмүүдээ цаг алдалгүй аавна гэдэг бол эрүүл харуул ухаантай одоо ингэж өсөж бойжхойг нэцгийгчүүдийн зүгээс бас дэмжиж өгөх шаардлагатай юм үүрэг хариуцлага гэж бол одоо миний хувьд боддгийг. Гэхдээ хэтрүүлж ууж болохгүй хор болно. Бас уухгүй гэж болохгүй тий. Тэгэхээр ерөөсөө л юм тогтмол ингэж өдөр болго хэрэглэхэл энийг одоо нахт нэрийн дагахаас өөр аргагүй юм билээ л дээ. С витамин хүртэл одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан тун нь бас их том бага байдаг. Манайхан ч нөгөө мянга шууд бас уугаад идэг. Эдгээрийг бас ингэж нөгөө нэг анхаарахаар юм билээ тий. Нөгөө борц өгдөрж иддэг гэдэг шиг бас хамаагүй да ялангуяа айгу юм давтамжтай энэ төр тэгж уух зэрэг дээр их анхаармаар юм байлээ шүү. За тэгээд түүхэд багчууд, хөгшин настай хүмүүсээ бид анхаарах хэрэгтэй. За өөрсдөө ч гэсэн бас тий урт удаан эрүүл чанартай амьдрахын тулд бас витаминуудыг марталгүй бас захиалаад аваарай. Age point цэг эмэнээс захиалж авахта. За бас Монсын эмээ санд худалдаа халагдж байгаа. Одоо нойрцон салфитик байд юм уу, гоо сайхныхаа юм байд юм уу тий. Одоо ингээд хамтд нь бас захиалаад авах маш өргөн боломжийг та бүхэн age point цэг эмэн рүү ороод хараарай. За тэгээд нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажилласан Бекутан Kids-ийн хамт олонд их баярлалаа. Баярлалаа. Тий хараа одоо ерөөсөө бас яг энэ химийн элементүүд хэрхэн үүссэн бэ гэдэг дугаарыг урнаа битэр хийж эхэлснээс хойш одоо манайхан бол бүр баг ингээд зүүдлэхээр их сонсож байгаа баг. Тэ ямар нэгэн зүйл бол стандарт тун дөрмийн дагуу явахгүй бол наа чинь хор болно. Тий ерөөсөө дандаа л нэг юм тэр өөрийн гэсэн тогтсон
тун тэс хэмжээнийхэн дагуу байж байхгүй бол багасж ихсэж болдог. Яг тэр тодорхой гоё нарийн пропорцуудын дагуу явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр манайхан бас хүүхдүүддээ бас эмээ тэ настай хүмүүстэй витамин авч өгөхдөө анхаарах хэрэгтэй тий. Биеийн цай ингээл амар ихээр авчиж бас болохгүй тий. Тэр чинь яг зөв тунгаар нь тогтмол стандартын дагуу хэрэглэх юм бол бидэрт хэрэгтэй. Түүнээс биш хүний биеийн цайн гэхээр л би тэрийг нь байн хэрэглээх юм бол үргэлжил намайг сайн байлгана гэдэг ойлголт байхгүй. За хамгийн наацхан жишээ бол D витамин байгаа. Тэгэхээр яг тэр зөндөө харьцуулчаас бас дахиж ярьж одоо цагаа үрээд юу гэх вэ? Тэгэхээр төгсгөлдөө хин гэдэг эрдэмтний тухай яриад дуусгах гэж байгаа гэхээр эхнийх нь бол физикч нэр нь гинт гарч явчихсан. Harry Daghlian гэдэг физикч байсан байна. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үед амьдарч байсан 1945 он. Тэгэхээр энэ осол бол өөрөө 1945 оны 8 сарын 21-ний өдөр болсон осол. За тэгэхээр манай хүн юу хийж исэн бэ гэхээр хэрвээ манай сонсогч нар санаж байгаа бол цөмийн зэвсэг яаж хийдэг вэ? Тэ цасраг идэх гэж юу гэдэг өмнөх дугаарууд дээр плутоны цөм нэг Little Boy Fat гаюуд хийжсэн тэр плутоны цөм байна. Тэрийг яаж хийсэн, тэр ямар шин чанартай гэдэг тухай ярьсан. Плутон гэдэг цөм бол критик утгандаа хүрэхэд айгүй амархан цөм bijдэг. Айгүй амархан критик утгандаа хүрдэг. Критик утга гэдэг нь ерөөсөө тухайн зүйл маань цөмийн задрах хурлыг доктортой явуулахад хэрэгтэй тоо гэсэн үг тийм. Айгүй энгийнээр төсөөлөе гэвэл хэдүүлээ нөгөө даалгав төсөөлж бол. Даалгав би ингэж ширээн дээр өрлөө штэ хоорондоо тодорхой зайтай өрлөө штэ. Хитрхи ойрхон тавьчих юм бол яг хөө тэр чинь ингээл айгүй хурдан явал дуусчихна тийм. Хитрхи хол тавьчвал дараагийн даалгав очиж зохиж чадахгүй дуусчих. Яг гоё зайд нь тавих юм бол маш гоё ингэж удаанаар явна тийм. Энэ даалгав унгадаг юм гоё дүрс хийх юм бол. Тэгэхээр тэр хоёр даалгавны хоорондох зай гэдэг юм зай байгаа шүү дээ. Тэр бол тэр даалгав унгадаг энэ одоо системийн критик зай гэсэн үг. Плутон дээр болохоор энэ массын утга. Плутоны массын утга. За энэ бол массын утга геометр хэмжээгээд хэд хэдэн зүйлүүдээс хамаарж байгаа. За энийг нь манай Harry Daghlian судалж ирсэн байна л да. Яасан гэхээр Плутоны цөмийг төвдөн тавиад тойруулаад ийм одоо нейтрон ойлгодог түнкстэний вольфрам л та түнкстэн гэжтэй вольфрам ийм нэг багнуудыг өрж исэн байна. Тэгээ өрөөл аваад тэгэхээр хэр их олон гөрн төдий чиний их нейтрон плутон руу тоогоо мөргөлдөөд айгүй хурдан критик утганд өрөөд тэнцээ өөрөөсөө цацраг гаргаж магадaltaй байхгүй. Тэгсэн осол яаж болсон бэхээр нөгөөтгөө өрж жогоод алдаад гар нь алдаад нэг багна хажууд нь унгаацсан. Тэгсэн чи яг нөгөө төвднөөс нь плутоны цөм маань супер критик утгандаа хүрээл маш богино хугацаанд өөрөөсөн маш их цацраг идэх гаргаал тэр өрөөнд бүр тэр чигтээ юм цэнхэр ягаан өнгөт болсон гэж байна. Тэр чи яаж юм гэхээр тухайн агаар дундуур явж байгаа бөөм маань агаардах гэрлийн хурдаас илүү өндөр хурдтай болоод Черенковын үзэгдэл болж байгаа байхгүй тэнцээ. Тэгээ юм цэнхэр хөхөр гэрэлтэж харагддаг агаар. За энэ нөгөө Чернобыльгийн кинон дээрээс харагддаг шин. Тогоо нэгтсэн байсан чинь яг нэгтсэн хэсгээр нь агаар юм цэнхэр өнгөтэй Черенковын үзэгдэл. Яг тухайн орчинд яах нь гарч ирж байгаа цацраг идэвхтэй бөөмийн хурд маань гэрлийн хурднаас өндөр явж байгаа байхгүй тэнцээ. Тэгэхээр өөрөөсөө цацраг гаргадаг. Тэгэхээр тийм цэнхэр өнгөтэй болж байгаа. Тэгэхээр ийм үзэгдэл болоод тэгээд харамсалтайгаар энэ хүн маань 25 хоногийн дараа цацрагийн хордлогын улмаас насварсан байна. Ерөөсөө нөгөө нэг lethal dose гэдэг штэ тий. Үхлийн дооцоо авцсан. Тэгсэн чинь нөгөө талд Луис Слотен гэдэг өөр физикч байсан байна л да. За мань нөхөр энэ үед юугаар алтартай байсан бэ гэхээр одоо энэ нөгөө нэг плутоны тэр массын критик утгыг судлахдаа түрүүнийхээр ингээд ойр орчимны юм баган тавьж судалж болно. За гэтээ сая ингээд энэ агуу аюултай мэн гэдэг мэдчихлээ шүү дээ тий. Анхааралтай байх. Дараагийнх нь юу гэхээр юм плутоныг хоёр юм хагас бөмбөлгөн дотор оруулчихж байгаа. Тэгээ нөгөө бөмбөлгийнхэн зайг ингэж өөрчилдөг, хөдөлгдөг. Тэгж бас нөгөө массын критик утгандаа хэр хурдан хүрж байгааг бид нар судалдаг. Тэр үед хүмүүс эрдэмтэд судалдаг байсан байна. За ингэхдээ яг үхээр нөгөө хоёр юм хагас бөмбөлгийнхэн завсар юм 1 мм-ээс бага шахам юутай өргөнтөө жир гівчүүдийг баг багаар удаанаар хийж үздэг. Тэгээ яг нь тэр зайг маш багаар хөдөлгөх нь шүү дээ тий. 1 мм гэдэг чинь өөрөө нэг ширхэг нейтрон гэдэг бөөмийн хувьд бол асар том орон зай шүү дээ тий. Асар том орон зай шүү дээ ерөөсөө. Тийм учраас яг нь маш баг багаар ингэж хөдөлгдөг хийдэг байсан. Гэсэн тэр үед энэ Слотен гэдэг эрдэмтэн юугаар алтартай байсан бэ гэхээр нэг залхуурсан байна. Хоёрт одоо ингээд нэг юм одоо хүний ёстой тэр аюулгүй байдлыг алдсан тэнэглэлийн үр дүн байгаа байхгүй. Ягаад тэгэхээр отёрктой явж идэг цаа. Тэгээ нэг юм гоё Джейсон өмд өмсөн отёрктой кобой малгай тавьсан бачка. Тэгээ нөгөө хоёр бөмбөлгөч завцар шууд отёрк шургуулж оруулаад отёрк хөдлөгдөг.
Тэнгүүд нөгөөдг нь ингээд хөдлөнгүүд айгүй хурдан хугацаанд хэрхэн критик утгандаа хүрж байгаа айгүй хурдан ингээд мэдчихдэг. Тэгэл шууд буцаагаал хаагаал ингээд болчлаа. Энэ туршилтыг айгүй хурдан хийдгээр юм алдартай нэг нөхөр байсан байна. За тэгсэн тэрийг нь нөгөө Манхэттен төсөл дээр ажиллаж исэн тэргүүлж исэн толгойлж исэн хүмүүсийн нэг Энрико Ферми харчаад эдний багт сануулж исэн юм байна л да. Та нар энэ маягаараа над туршилтаа хийх юм бол ойрын 1 жилдээ багтаж нас орно шүү. Та нар наадхаа болох ёстой тий. Ойрын 1 жилдээ багтаж өгөх гээгүй юм бол наадхаа боль гэж сануулж исэн. Хинж үгэнд нь ороогүй тэнцээ. Гэтэл Ферми бол амар том эрдэмтэн байгаа шүү дээ. Тэр чинь тэр Плутоны цөм гэдэг юм Ферми гэдэг хүн нь өөрөө анх те яаж гаргаж авах уу наа чи цэцэр итгэвтэй ингэн тгий шүү гэдгийг зааж өгсөн хүн нь байж байгаа шүү дээ. Тэгэж хэлсэн манай слот нь тоогоогүй. За ингээд юу болсон бэ гэхээр одоо ийм бохгүй. Хэрвээ би ямар нэгэн дүрм зөрчиж байгаа бол эсвэл би ямар нэгэн зүйлийг буруу хийж байгаа бол те эсвэл би ингээ ямар нэгэн буруу зүйл хийж байгаа бол тэр хизээ нэг өдөр резонанс болоод одоо ингээд ил гарч ирэх нь үнэн багхгүй одоо нэг хулгайг нууч яана гэдэг үлээ ил болно гэдэг шүү дээ тий ямар ч одоо муу мухай зүйлийг бид нар чимээгүй өнгөрсөн ч гэсэн хизээ нэг өдөр тэр бол пал гэл ил болно а би ямар нэгэн зүйлийг буруу хийж байгаа бол хизээ нэг өдөр би тэр зүйлийг буруу хийснээсээ болж хохирно тэр бол бүр ингээд тий тэр магадлал нь бэж байгаа юм чинь тэр чинь. Тэгэхээр өдөр өнгөрөх тусам яах нь тэр магадлалаа би ихсгэн штэ. Би болох магадлалаа ихсгээд байгаа юм чи. Магадгүй 101 гэж бодоход яах нь би тэрийг 101 удаа хийхэд нэгдэн тэр надад тохиолдол гэсэн үг штэ тий. Хүмүүс магадлал гэдгийг ингээд жоохон буруу ойлгох гэдэг. Жишээ нь 101 гэдэг бол тухайн зүйлийг яг тэр чигтэн 100 удаа тавтахад нэг нь заавал тохиолдно гэсэн. Тэгэхээр слотон дээр яг болсон байна. Нөгөө очеркороо ингэж онгойлгоод байдаг Ферми хэлсэн. За ингэж төсөөлөл л та өдөр тэр туршилтыг нэг удаа хийдэг байл гэхэд Ферми яах нь 1 жилээр ботсон гэдэг чинь чиний энэ туршилтыг хийж ягаад үхэх магадлал чинь нэгийг бах нь 365 биш шүү. Ийм бага биш шүү тий. Асар бага байгаа үстэй чинь бүр тий амар одоо нөгөө нэг баг гэдэг нь ингэж хэлж байгаа шүү манайхаа. Үхэх магадлал нь их гэдэг утгаар хэлж байгаа шүү. Чиний үхэх магадлал чинь ийм их биш шүү гэж хэлсэн ба. Нэгийг бах нь 365 бол 1 жилийн дотор үхнэ. Тий их тоо واخгүй юм чи. Нөгөө туршилтыг өдөрт нэг удаа хийж байгаа болж. Тэгээ яах нь? Бүтэн 1 жил явсан. 1946 оны 5 сарын 21-ний өдөр осол болсон. За нэг юм хоржоонтой юм нь юу болсон бэ гэхээр яг энэ осол нөгөө өмнөх эрдэмтнийг Харри Даглианыг хийж исэн Даглианы амийг аваад одсон Плутоны цөм дээр ажиллаж явах үед. Тэгээд тэрнээс хойш энэ Плутоны цөмийг чөтгөрийн цөм гэж нэрлэдэг болсон. Ер нь хоёр чүн аим аваа явцсан учраас. Тэгээд энэ цөмийг нөгөө хоёр сфер дотор хийцэн, хагас бөмбөлөгдөө хийцэн. Манай слот нь яах нь шууд очерко шургуулаад хөдлөгжсэн гар нь алтраад очерко нэг уг зэргүүлсэн байгаа байхгүй. Шууд нөгөө сфер чинь нэгдэл маш их цацраг тэнцээ гарч ирээл тэр өрөө бас дахиад нөгөө цэнхэр ягаан өнгөтэйгөө болоод манай хүн тэнцээ хордлогонд орсон шууд мэдчихэ. Нэгсэндөө амьд үлдэхгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд нэг одоо нөгөө бичиж үлдээсэн тэмдэглэлээр яасан мэт яг тэр зүйл болсны дараа манаагаар нөгөө гадаа өөр өрөөнд ажиглаж байгаа шүү дээ тийм мань нөхрийг ажиглаж байгаа эрдэмтэд нь байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнх нь нэг нь наад өрөөнөөс юу аваад ороод тэр Гайгер контр аваад ороод ирчихсэн. Гайгерийн толоор аваад. Тэгээ энд бол бас ингээ хүний нэг шин чанар ажиглаж байгаа. Тэр нь юу гэх манай хүн бол угаасаа амьдралгүй болсон гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Чи амар яг өөрөөс нь жилийн өмнө өөр нэг эрдэмтэн өөртөө адилхан нөхцөл байдлаар нас урцсан шүү дээ. Тэнгүүд хүн рационалаар сэтгэж чадах чадвараа алддаг. Ер нь бол хүн ингээд сандарч твтгэхээрээ яадаг үлээ. Бид нар ер нь ингээд тэр баргийн ямиг логиктойгоор нарийн төвшөнд бодож чаддгүй шүү дээ тий. Дандаа буруу үйлдэл хийх гэдэг. Тэгээ мань нөхөр буруу үйлдэл хийсэн байхгүй. Мэдээж тэр гадаанд байгаа хүмүүс юугээл одоо бүгд мэдчихэм чи авч орж ирэх үү. Ийм харамсалтай юм болоод манай хүн тэр өрөөнөөс гараад шууд бөөлжсөн гэж. Тэр бол ерөөсөө цэцэргийн хордлоонд орсон хүний тэгээ нэг үхлийн тунгаа авцсан хүнээс хамгийн дөрөнд илэрдэг шинж тэмдэг. За ингээл 9 хоногийн дараа 5 сарын 30-ны өдөр цэцэргийн хордлогын улмаас нас орсон байна. Слотин гэдэг. Гэхдээ энэ хүн ганцаараа нас ороогүй. Энэ хүний алдаанаас болоод тухайн өрөөнд дотор цуг туршилт хийжсэн 2 хүмүүс цэцэргийн хордлогонд орсон. Тэгээд цэцэргийн хордлогын улмаас нас орсон. Тэгэхээр энэ Плутоны цөм бол яах нь нийтдээ 4 хүний амийг аваа явцсан байна шүү дээ тий. Өөртөө хамт. Тэгэхээр ийм аюултай юмс. За энэс бид нар зүгээр юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр өмнө нь бид нар мэддэг болцсон шүү дээ. Ферми хэлж байгаа шүү дээ тий. Дөрмийн дагуу ажиллаач гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө тий. Дөрвөн стандартын дагуу ажил үгүй болчих яа шүү. Бүр ингээ үхэх аюултай шүү гэж хэлж ирсэн. Тэгэхээр энд бид нар юу сурах хэрэгтэй вэ гэхээр
ерөөсөө л бидний хөдөлмөрийн аюулгүй байдал. За ямар нэгэн бүх юмн дээр те дүрм тухайн зүйлийн стандарт дүрм гэдэг зүйлүүдийг нарийн чанд дагаж мөрдөж явж байхгүй бол яах нь энэ ерөөсөө л сайн зүйлээр дуустдаггүй байх нь те. Яг өнөөдрийн дугаарыг хүний амиар нэгдсэн элементүүд гэж нэрлээд яг хүний амийг аваад явсан нь бол баг фотоор радио 2 маань байх шиг байна те. Гэхдээ үүнээс бид нар юу гол нь сурсан бэ гэхээр ерөөсөө л стандартын дагуу ямар нэгэн зүйлийг хийж явахгүй бол ямар нэгэн зүйлийг би буруу хийж л авал хизээ нэгэн өдөр тэр буруу зүйл маань надаа одоо гай болно те. Тэр бол ингэ одоо бичигдээгүй байгалийн хууль явж чинь те. Тин чи угаасаа математикийн магадлалынхаа хувьд юм болох нь тодорхой болчихж байгаа учраас. Тэгэхээр тэр зүйлийг анхааралсаа гэж сонсогч нартай хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Баш дарийн нандин одоо деталь мэдээллүүдийг өгсөн бэлгүүндээ их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монконди брэнд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүйд Бикутан хэсцээвэнд итгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 состолгоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа химийн элементээр эргүү уулзтлаа баяртай. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.